Нэгэн сургуулийн бага ангид багш шалгалт авч байлаа. Ангид үзэгний хөтлөгч хэмээн, мөн хуудас эргүүлэгч хэмээн, түүнээс гадна үе хүүхдүүд хоорондоо аяархан шивнэж байгаа чимээ сонсогдоно. Багшч хүүхдүүдэд хатуу ширүү ханддаггүй байсан тул тэр чимээг нэг их тоолгүй урд байгаа цаасан дээрээ ямар нэг юм бичиж сууж байлаа. Гинэт сургуулийн хичээлийн эрхлэгч шалгалт хэрхэн явагдаж буйг ажиглахаар ангид орж ирэв. Багшч хүүхдүүдийг анхааралгүй орхисондоо санаа зовон биеэ зэгцлэн суув. Энэ өдөр тутмын амьдралд тохиолддог жирийн нэг үзэгдэл боловч философч Сартр үүнтэй төстэй жишээг авч сонголтын талаар нэгэн сонирхолтой гаргалгаа хийсэн байдаг. Сурагчид ямар нэгэн чимээ гаргах үед багш тэднэрт хандан чимээ гаргахаа боль гэж анхааруулна. Сурагч нар багшаас эмээн чимээгөө болж бойно. Сурагчид бол багшийн нүдээр объект. Харин багш бол сурагчдын нүдээр субъект гэсэн үг юм. Шалгалт эсвэл хичээл хэр удаан үргэлжлэнэ? Тэдний объектив болон субъектив харилцаа төдий чинээ удаан үргэлжлэх болно. Дээр нь багш өөрөө энэ харилцаанд субъект гэдгээ, харин сурагчид өөрсдөө объект гэдгээ мэдэж байдаг. Эс бөгөөс ангид хичээл явагдах боломжгүй билээ. Хичээлийн эрхлэгч ангид орж ирэх үед энэ харилцаанд өөрчлөлт ордог. Энэ жишээн дээр багш хичээлийн эрхлэгчийг орж ирэх үед бие барьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл багш хичээлийн эрхлэгчийн нүдээр объект болж буйн илрэл. Хүн хоорондын харилцаа дээрх маягаар явагддаг. Нэг хүн нөгөө хүнийхээ толгой доторхыг нэгэнд харж чадахгүйгээс л хойш нөгөө хүнийг объект маягаар төсөөлж явдаг. Жишээ нь нэг хүн найзаагаа магтаж ярихдаа манай найз чинь өстө заа гэвэл йог залуудаа гэж хэлэх үед найз нэг бодлыг магтуулж байгаа боловч нөгөө талаар түүний хэлсэн үгэнд хайрцаглагдаж байдаг. Учир нь үүнээс хойш байнга хэлсэн амралтаа биелүүлж байхгүй бол болохгүй гэдэг байдалд орсон. Артур Флек шоронд орсон байгаагаар киног эхэлдэг. Удахгүй түүний шүүх хурал болж түүнийг яллах эсэхийг шийднэ. Гэвч шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжтой нэг том асуудал байдаг. Тэр бол Артур Флек гэдэг хүн өөрийн дотор аль хэдийн устж алга болсон бөгөөд түүний оронд Жокер гэдэг шинэ айдентити үүсэн бий болсон гэх явдал. Хэрв шүүхийн зүгээс түүнийг Жокер гэж дүгнэх хаваас Артур Флекэд хууль үйлчлэхгүй байх боломжтой. Киноны эхний хэсэгт Артур Флекийн хувьд цаашдын амьдрал чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн хүмүүсийг танилцуулах үйл явдал гардаг. Тэд бол Харлин, шоронгийн харуулууд, мөн шоронгийн хоригдлууд байдаг. Удалгүй түүний өмгөөлөгч Артурын ялыг хөнгөлөх боломжтой өөр нэгэн гаргалгаа бодож олно. Тэрээр Артурт өөр нэгэн айдентити зохиож өгдөг. Тэр бол Артур Флек байнга солигдож байдаг холимог айдентити агуулж явдаг бөгөөд хэрэг болох үед Жокер гарч ирэн бусад үед Артур Флек хിവэрэ байдаг хэмээх аргумент. Артурд жин санал боломжийн санагддаг бөгөөд өмгөөлөгчийн саналын дагуу цааш үргэлжлүүлэхээр шийднэ. Ингээд Артур нэг мэтэд 3 айдентити болж орхидог бөгөөд өөрөө үүндээ бодолж эхэлдэг билээ. Киноны үйл явдал энэ цэгээс эхлэн сонирхолтой болж эхэлдэг. Шүүх хурал эхлээд удаагүй байхад Артур Флек өөрийн өмгөөлөгчийг халж орхидог буюу холимог айдентитигаас татгалздаг. Тэрээр ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцохоор шийднэ. Энэ явдал нь хинэж төсөөлж байгаагүй үйл явдал бөгөөд хот даяар түүний шүүх хурлын үйл явцыг сонирхож эхэлдэг. Яг энэ үед Харлин хэмээх нэг эмэгтэй түүний амьдралд орж ирнэ. Тэр хэрэгээр Артурын хоригдож байгаа шоронд ирж түүнтэй холбоо тогтоосон байдаг. Харлины хүсэл бол Артур Флек бус түүний хиймэл дүр болох Жокер байдаг билээ. Сартр эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаагч мөн дээрх маягаар дүгнсэн байдаг. Эхнэр нөхөр хоёрын хувьд нэг нь нөгөөхөө объект байдлаар хардаг боловч өөрөө субъективээр үлдэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл нөгөө хүний анх байсан тэр үеийн хүн чигээр нь байлгахыг хүсдэг боловч өөртөө байнга хувьсаж өөрчлөгдөх тэр эрхчлөлөг олгохыг хүсдэг. Харлин Артурыг өөрийн хүслээр байлгахын тулд чадах бүх арга хэрэглэнэ. Артурч сэтгэл зүйн хувьд маш эмзэг докторгийн байдалд байдаг тул Харлины ятгалганд баг багаар автаж өөрийгөө Жокер хэмээн итгэж эхэлнэ.
Артур Харлын хоёр шоронгийн өрөөнд хамт байх үед Харлын түүний нүрийг будаж өгдөг нь Харлын чухам юу хүсэж байгаагаа хэлж өгдөг билээ. Энэ үед Артураас Харлын руу нэг зүйл дамждаг. Чухам тэр дамжсан зүйл Артур өөрийгөө Жокер гэж итгэх хамгийн том хүчин зүйл болдог. Ер нь Артурыг Жокер гэдэг дүр байлгах хүсэлтэй хүмүүс хэд гардаг. Харлинаас гадна шоронгийн хоригдлууд, шоронгийн гадна байгаа түүний хөгжөөнд дэмжигчид, шоронгийн харгалзагчид гэх мэт. Дээр нь киноны үзэгчид хүртэл. Найруулагч энд киног дан ганц киноны дүрүүд бус кино үзэгчдтэй хүртэл холбож өгч байгааг ажиглаж болно. Харлины ятгалганд автсан Артур шүүх хурал дээр өөрийгөө Жокер гэж дүрсгсээр кино дуустгүй гэвэл үгүй. Түүнийг Жокерийн дүрийг эсгэж авч байх үед нэгэн санамсаргүй зүйл тохиолддог. Тэр бол Артур Харлын хоёрын хооронд нэг зүйл дамждаг шиг шоронгийн харгалзагчид түүнд адилхан үйлдэл хийж орхино. Ингээд Артур эргээд хөрсөн дээрээ бууж ирдэг. Шүүх хурлын хамгийн сүүлийн ажиллагаан дээр Артур өөрийгөө Жокер биш гэдгээ зарладаг. Үзэгчдийн хүсэлтээр бол Артур Флек Жокер гэдэг айдентитэй үлдэх хэрэгтэй байсан. Гэвч энэ бол үзэгчдийн хүссэн сонголт буюу Артур Флекийг өөрсдийн хүссэн хайрцагт оруулж объект болгохыг хүссэн үзэгчдийн хүсэлт. Гэвч үдий болтол Жокерийн олон дүр бүтээгдснээс бидний мэдэх зүйл бол тэр хэний ч бодсон бодол дүрмэнд захирагддаггүй. Яг энэ шинж чанар хадгалж Артур Флек жинхэнэ өөрийн сонголтыг хийдэг. Сартр хэлэхдээ бидний ихэнх бүх амьдралын туршид бусдын шорон дотор амьдардаг. Мөн бусдыг ч өөрийн шорон дотор амьдруулж чаддаг гэсэн байдаг. Гэхдээ энэ шоронгоос гарч болно, анханаас орохгүй ч байж болно. Үүний тулд объект байх уу, субъект байх уу гэдгийг л сонгох хэрэгтэй. Тэр сонгох эрх нь бидэнд 100% байгаа гэж хэлжээ. Үүний дагуу Артур Флек хэний ч сонгохгүй сонголтыг өөрөө сонгон үзэгчдийн хайрцагнаас мултарч орхидог билээ. Ер нь Жокер гэхээр л байшин барилга дэлбэрээд хүн барьцаалаад явах албагүй шүү дээ. Жокер байхын тулд хамгийн түрүүнд хэний ч бодлын тусгал биш байх явдал биш гэж үү? Энэ утгаараа Артур Флек мөн чанартай жинхэнэ Жокер гэдгээ баталж өгдөг.